Өнөөдөр нөхөн хаягдсан бүлгийг уншиж өгөх цагаа. Нөхөнд хаягдсан нь. Йосеф 12 ахтай байлаа. Заримдаа тэд бүгдээрээ хамт ажиллаж өдөр тутмын үүрэгт нь нэг нэгэндээ тусалдаг байв. Гэсэн ч бусад ах дүүсийн л адилаар заримдаа хоорондоо муудалцдаг байжээ гэж. Яаковын хөвгүүдийн нэг нь Йосеф юм. Тэр Биньямин гэдэг дүүтэй тул гэрийнхээ отгононд биш байв. Ах нар нь талбай дээр ажиллаж хонь малаа хариулж байхад тэр ихэнх цагаа гэртээ эцэг Яаковын хамт өнгөрүүлнэ. Йосеф өсөж өндийгөөд ах нартаа тусалж эхэлсэн ба хонь малааж хариулалцах болов. Яаков бусад аав нарын л адилаар хүүхдүүдээ онцгой гоё бэлэг ээлж дараалан өгдөг байлаа. Нэг өдөр тэр Йосефт маш онцгой бэлэг өгчээ. Энэ нь олон өнгийн даавуугаар ойж уралсан сайхан дээл байлаа. Ах トゥ нар нь бүгд дээлтэй байсан ч Йосефийн дээл маш онцгой, алаг ирээн дээл байсан юм. Йосеф шин дээлтэй болсондоо маш их баярлаж өмсснөөсөө хойш тайлхаа байжээ. Харин ах нар нь түүнд бас ийм гоё дээлтэй болсонд нь атаархаж байваа. Нэг шөнө Йосеф их сонин зүү зүүдэлжээ. Өглөө босоод ах нартаа үүнийхээ талаар хэлв. Миний зүүдийг сонсооч, бид тариан талбайд сүрэл боож байтал миний сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарынх бүгд миний сүрлийг тойрон зогсоод мөргөцгөө гэжээ. Йосефийн ах нар нь нэг л өдөр дүүгээ хүндэтгэн мэхийн гэхлээр дургүйн хурч зүүдийг нь цааш сонсохгүй гэвэ. Гэтэл Йосеф дахин өөр нэг зүүдээ ярьтал тэд бүр их уурлан бачуурчээ. Нар сар 11 од өөрт нь мөргөж байна гэж Йосеф зүүдэлжээ. Тэр зүүдээ аавтаа ярьж өгөв. Харин Яаков түүнийг зэмлэж чи хаашаа янзын зүү зүүдлээд байна вэ? Би ээж чинь бас ах нар чинь нэг л өдөр чиний өмнө сөгдөн мөргөх болж байна уу гэжээ. Ийхүү Яаковын ах нар түүнд үнэхээр уурлаж атаархах болов. Аав нь Йосефт онцгой бэлэг өгсөн байдаг. Гэтэл одоо тэр тэднийг нь өөрт нь сөгдөн мөргөнө гэж ярьж байдаг. Ингээд Йосефийн ах нар маш чухал сонголт хийх ёстой болов. Аав нь тэдэнд ч бас янз бүрийн баяраар өөр бэлэг өгч байсныг санаад тайвшрах уу? Эсвэл гой өнгөтэй хөрмийг нь Йосефоос булаах уу? Йосефийг ганцаараа нь үлдээгээд өөрсдөө ажил хийх эсвэл дахиад утгагүй зүйдээ ярьж өөрсдөд нь цаад болж чадахгүй болгож түүнээс хэрхэн ангижрах арга олох хоёр сонголт тэдэнд байжээ. Тэд яасан гэж нэг өдөр ах нар нь хонио хариулаад маш хол явжээ. Тэднийг мал сүрэгтэйгээ мэд сайн байгаа эсхийг мэдээд ир химэн аав нь Йосефийг илгээв. Харин ах нар нь түүний ирж явааг хараад хөнөөхөөр шийдэж гин. Одоо л түүнээс салах сайхан боломж гарч байна гэж тэд өөр хоорондоо шивнэлдэв. Йосеф хээр талд ах нар руугаа иртэл тэд түүний гоё дээлийг хуу татан аваад гүнзгий хоосон нүх рүү шиджээ. Түүнийг тэндээ өөхөх гэж бодож лээ. Тэд оройн хоолоо идэхээр сууцгаалаа. Гэтэл Ишмаилийн худалдаачдын жингийн цуваа ирж яваа харагдав. Нэг ахт нь санаа төрж яагаад бүгдээрээ Йосефийг энэ худалдаачдад зарж болохгүй гэж ингэвэл бид түүнийг алсан болохгүй гэж хэлв. Тэд бүгд санаа нэгдэн үүнийг хийлээ. Худалдаачид Йосефийн үнийг төлчгөөд Египт рүү авч явлаа. Йосефийн ах нар түүний гоё өнгөтэй дээлийг Ямааны цуснд дүрээд эцэг Яаковдоо үзүүлэхээр илгээв. Бид үүнийг оллоо. Хүүгийн тань дээл мөн эсхийг шалгаарай гэж тэд дамжуулжээ. Үүнийг хараад аав нь гашуудан уйлж хүүг минь зэрлэг араатан тасар татжээ гэв. Яаков хүүгээ алдаад уй гуниг автлаа. Хүүгээ дахин хизээж харахгүй л гэж боджээ. Харин ах нар нь Йосефт үнэхээр хэрцгий хандсанд бурхан маш их гуниглаж байв. Гэтэ бурхан Йосефийг орхиогоо бөгөөд Египтэд түүнтэй хамт байсан билээ гэж. За өнөөдрийн нөхөнд хаягдсан гэдэг Йосефийн түүхийг хамтдаа уншлаа. За тэгээд баяртай.